Дотоод иргээх сургуулиас бэлтгэн өргөдөг Эрдэм подкастын шинэ ном болонд хууль зүйн доктор Цагдаа Гаврандаа Цэрэнбатыг урьж оролцуулж байна. Юуны өмнө танд шинэ ном бүтээл гаргасан танд баяр хүргэе. Баярлалаа. За энэ подкастыг сонсож байгаа нийт сонсогчдод энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Цагдаагийн тактик тусгай бэлтгэл сурах чиг ном таны хитэг бүтээл үү? Таны энэ бүтээл үндсэн агуулга нь юу вэ? Энэ бүтээл миний 5 дахь бүтээл байгаа. За энэ бүтээлийн агуулга нь ерөөсөө Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хүрээнд хангах цагдаа дотоодын цэргийн алба ажиллагаатай холбоотой асуудлууд энэ номонд нэлээд түлхүү ингэж тусгагдж өгсөн байгаа. За энэ бүтээл маань бас урд өмнө гарч байгаагүй нэлээд тийм шинэлэг сургалтанд инновац болохоор бүтээл гэж ингэж бас үзэж болох юм аа. Яагаад гэвэл энэ цагдаагийн дээд сургууль, цагдаагийн их тим, цагдаагийн дотоод хэргийн их сургууль гэдэг ингэж энэ хичээлээр ордог байж байгаад ингээ 17 оноос хойш шинээр орсон ийм бие даасан ийм судлагдах юм байна. Та дотоод хэргийн их сургууль хэдэн жил багшилсан бэ? Ямар танхимд багшилж байсан бэ? За дотоод хэргийн их сургууль би нийтдээ 25 жил ингээ ажилласан байна. За энэ ажиллаж байхад цагдаагийн дээд сургууль, цагдаагийн академийн үед энэ албаны тусгай бэлтгэлийн техник анхны шатны сургалтын төв. За дараагаар нь цагдаагийн эрхтний техник ингээд ажиллаж байлаа. За та цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалт дарагдсан талаар Ахмад багшийн хувьд ямар бодолтой явдаг вэ? За ер нь сургалтын асуудал гэдэг маань тэр дундаа цагдаагийн сургалт гэдэг маань бас тийм ихэвчлэн биеэр хийх ийм сургалт байдаг. Яривал мартдаг. За тэгээ харуул сандаг, биеэр хийвэл сурдаг гэсэн ийм сургалтын зарчимд тулгуурлаж явах нь их зүйтэй юм уу гэж боддог. Яагаад гэвэл зэрэг ер нь хүн сурахтаа заавалгүй яриад байхаар ингээ мартаад байдаг. За ингээд харах юм бол сандаг. За өөрийнхөө биеэр хийгээд байх юм бол ингээд сурдаг. Тэр сурсан юм өөрөө бие дааж гүнзгийрүүл сурах дээр тухайн хүндөө энэ өөрөө мэдлэг тэгээд чадвар, дадал цаашаалаад ингээд хандлага болж ингэж төлөвшдөг юм байна. Тийм учраас сургалт ер нь шинээр сургалт явуулж байгаа багш нарт юу гэж хэлэх вэ гэдэг ерөөсөө хичээлийг бодиттой бие даасан сургалтын хэрэглэгдэхүүн дээр сургалтын тухайн орчинд нь хичээл явуулах юм бол илүү үр дүнтэй болов гэж боддог. Яагаад гэвэл амьдрал практик дээр өөрөө очихороо энэ өрөө бодит юмдаар тухайн хуулийг хэрэглэх, түүнийг амьдралд хэрэгжүүлэх, за тэрнийг бас мөн сахиулах гэх мэтлэнгээр ингээд ийм мэдлэг тэгээд дадлага тэгээд чадвар олох нь их зөв юм байна да гэж ингэж бас нэлээд хэдэн жил багшилсан хүний хувьд бас тэгж үздэг тий. За Эрдэм подкастаар дамжуулан одоо ажиллаж байгаа эрдэмтэн багш ирээдүйн хойч үе цаашид энэ чиглэлээр ажиллах суралцах залуустай хандаж зөвлөгөө мэдээлэл хүргээд энэ удаагийн яриагаа өндөрлөё. За багш нартаа юу гэж хандаж хэлэх вэ хөхтэй зэрэг зүгээр багш болох бол амархан байдаг. Багш байх бол хэцүү. Яагаад хэцүү гэж хэлж байгаа нөхөдтэй зэрэг энэ мэдээллийн их мэдээлэл цугларсан ийм цаг үед ямар мэдээллийг хизээ яаж хэнд хүргэх вэ гэдэг асуудал бас нэлээд ухаан шаарддаг. Тийм учраас багш нар маань тухайн хичээлийн өөрийн болгоно гэдэг маань тухайн юутай холбоотой гадаад хэл дээр бичигдсэн ном сурах хүч гэдэг их ашиглах хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө орны өвөрмөгц онцлог байдал тохируулж тухайн өөрийнхөө тэр предмет буюу хичээлээ ингэж заавал бас илүү үрдэнтэй юм байна. Тэгээд би түрүүн хэлсэн сургалтын хэрэглэгдэхүүн дээр ингэж заавал илүү үрдэнтэй юм байна. Практиктайгаа энэ өөрөөр нийтлэх уялдах хэвээр. Практиктайгаа уялдаж ээж ингэж тухайн хүндээ мэдлэг болж очино. За өнөөдрийн бас ингээд практикаас ингээд хараад байхад сургалт онл практикийн асуудал хооронд бас нэг зөрөлдөх төгсөөд очихтой зэрэг бас өөр юмнуудыг ярих, өнөөгийн төгсөгчдийн ур чадварт муу байна гэж шүүмжлэх
гэсэн ийм одоо бас байдлууд ингээд түлхүү бас ингээд ажиглагдаад байдгийг бас энд хэлхэн зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. За сонсогч нарт хандаж би юу гэж хэлэх гэж байна вэ зэрэг бие дайчлах ёстой. Маш их унших ёстой. Тэгээд багш нарынхаа заасан тэр хичээлийг одоо өөрийн болгож аваад өөр одоо энэ тухайн сэдвтэй холбоотой ямар мэдээллийн их сурвалжууд одоо тэр ном бүтээлүүдээс түлхүү уншиж, номын санд сайн сууж, тэгээ хоорондоо сайн ярилцаж байх нь тухайн хүндээ одоо бас төгсөөд гарахт нь их ач холбогдолтой байна гэж ингэж одоо ажиглагдаг. Тэгээд төгсөөд очих дээр ер нь юм болгондоор мэдэхгүй зүйлүүдийг харагддаг, чадахгүй зүйлүүдийг харагддаг. Тэгээ эргээ сургуультайгаа холбоотой байх тухай асуудал, давтан сургах тухай асуудал. За тэрийг цааш нь одоо гүнзгийрүүлэн судлах. За давтан сургаад нөгөө үе шаттайгаар ингээд сургалт ингэж яваад тэгээ тэр нөгөө өөрийнхөө одоо сурсан зүйлүүдээрээ, мэдсэн зүйлүүдээрээ, ур чадвараараа одоо ингээд бусдаас ялгарч тэгсний дараагаар нөгөө албан тушаалын карьер ахих. За тэгээд одоо өшөө юу байдгийг дээшээ ингэж үе шаттайгаар ингэж явах нь өнөөгийн Монголын цагдаагийн байгууллаганд усаагаар мэт хэрэгтэй байгаамаа л гэж одоо ингэж хэлэх байна да. Монгол улсын цагдаагийн байгууллага энэ түүхт 100 жилийн тохиож байна. Ингээд Монгол төрийн цагдаагийн албанд өмнө нь одоо бас ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа залуучууд, ирээдүйд одоо ажиллахаар одоо бэлтгэж байгаа энэ сайхан залуучууд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж та бүхэнд эрүүл сайхан бүхний өсөн өрөөж за эрдэм номондоо шамдан суралцаж эх орондоо ихийг бүтээрэгээрэй гэж өрөөж байна. За баярлалаа, танд ажил амжилт хүсье. Баярлалаа.